За бид бүхэн өнөөдөр сонгон хайрхан дүүргийнхээ 28 дугаар хороо хөтлийн авто замын дагуух мөн баян хөшөөний төв замын дагуух энэ хэрэглэтүүлгийн шон энэ кабель утаснуудтай холбоотойгоор ажиллаж байна. За өнөөдөр бидний гол ажиллаж байгаа гол асуудал гэвэл энэ гэрэлтүүлгийн шон дээр байрласан энэ утас кабелийг буулгах энэ асуудлаар холбогдох байгууллагууд бас мэдээлэл өгч ажиллаж байгаа юм. За та бүхэн харж байгаах энэ яг төв замын дагуух энэ автозамын гэрэлтүүлгийн шон дээр ямар нэгэн зөвшөөрлгүйгээр дүүрэг орон нутаг нийслэлтэй ямар нэгэн байдлаар гэрээ контракт хийлгүүгээр стандарт бусаар шууд ингэж кабель утас татснаас үүдэж дүүргийн төсвөөс гарч санхүүжигдэж байгаа энэ гэрэлтүүлгийн шонгуудын дааз хэтэрсэн түүнээсээ болоод шон хазаах, унах тийм ээ ийм асуудлууд их үүсдэг. Орон нутгийн төсвүүдээр бид нэр маш их хөрөнгө санхүү гаргаж эдгээр шонгуудын арчлалт, гэрэлтүүлгийн ажлыг хөрөнгө мөнгөний тусгадаг ч гэсэн зөвшөөрлгүй энэ олон аж ахуйн нэгж байгууллагууд кабель утас татснаас болж шонгийн дааз хэтэрснээс үүдэж энэ автозамын дагуух годамжны гэрэлтүүлгийн шонгууд налах, хазаах за мөн засвар үйлчлэгийг цаг тухайд нь хүргэхээр үйлчлэгээ үзүүлж болдгоо ийм хүндрэлүүд үүсдэг. Тийм учраас дүүргийн зүгээс өнгөрсөн өдрүүдэд үндэсний томоохон оператор энэ шилэн кабель интернетийн компаниуд руу албан мэдээллийг хөргүүлсэн байгаа. Энэ хүрээнд бас аж ахуйн нэгж байгууллагууд бас ирж уулзж байгаа. Эх 7 хоног гэхэд энэ татсан кабель утаснуудаа яг ийм сувгчлалын дагуу энэ зориултын стандартын дагуу нүүлгэн шилжүүлээ. Буулгаа гэдэг ийм шаардлагыг бид хүргэсэн. Бидний судалсан мэдээлэлээр бол энэ төв замын дагуух энэ гэрэлтүүлгийн шонгийн явган хүний замын доогуур үндсэндээ бол энэ шилэн кабель татах дэд бүтэц сувгчлал байдаг гэсэн. Харамсалтай нь үндэсний компаниуд маань энэ бэлэн сувгчлалаараа кабель утсыг татахгүйгээр яг энэ нийтийн эзэмшлийн гудамж талбай энэ гэрэлтүүлгийн шон дээр ачаал өгч үн төлбөргүйгээр ашиглах за мөн гэрэлтүүлгийн энэ шонгуудын хэвийн байдлыг алдагдуулсан ийм байдлаар ажлаа явуулснаас үүдэж дүүрэг орон нутагт маш их хохирол учирч байгаа. Бид бүхэн жил болгоны төсөв дээр санхүү тавиал энэ гэрэлтүүлгийн шонгийг арчилт хамгаалтыг хариуцаад явдаг ч гэсэн эдгээр шилэн кабель болон интернет компаниудын буруутай үйл ажиллагаанаас болж маш их эвдрэл гарч байна. Бид жил бүхэн засвар үйлчилгээ бодож сайжруулах ажлаа хийхээр энэ кабелүүдийг бүгдийг тасдах болдог. Үүнтэй холбоотойгоор гарсан зардлын аж ахуйн нэгж байгууллагууд ерөөсөө шийдвэрлэдэггүй. Зөвхөн өөрсдөө ашиг олоод байгаа хэрнээ үндсэндээ бол хот нийтийн аж ахуйдаар гарч байгаа бидний орон нутгаас гаргаж байгаа энэ зардал мөнгөн дээр ямарваа нэгэн дэмжлэг байдгүй. Шон унаад орон нутгийн энэ дүүрэгт хохирол учирлаа гэхэд энэ үндэсний оператор компаниуд ямар нэгэн байдлаар энэ шонгийн бүрэн бүтэн байдлыг эргээд сэргээдэггүй ийм зөрчлүүд их байна. Тийм ч учраас бид бүхэн энэ шаардлагыг хугацаатай албан шаардлагыг дээрх байгууллагуудад хөргүүлэн ажиллаж байна. За тэгээд баяр сайхан энэ шилэн кабельтэй холбоотой энэ интернет кабелийн оператор компаниудтай уулзалтаа хий гэж шийдвэрлээ. Яаж тохиролцсон тийм ээ. Тэгсэн. Тэгээ та хэдийн ярьж байгаагаар бол энэ доор бол бэлэн сувгчлал яваад байдаг. Тэгсээр энэ аж ахуйн нэгжүүд тэр сувгчлалаар кабель утсаа татахгүйгээр хялбарчилсан байдлаар ингээд бэлэн шонгуудыг ашиглаж зориултын бусаар кабель утас татаад байгаа шүү дээ тийм ээ. Энэ дээр хэдүүлээ эх 7 хоногт ямар ажил зохион байгуулах талаар нэг сайн мэдээлэл өгөхөж. Би өчтөр мэдээлэл холбооноос үржээ компани яг сонгон хайрхны хариуцсан инженертэй бас өрөөндөө дуудаж уулзсан. За ер нь энэ төв зам дагуутай бол харилцаа холбооны канал сувгчлууд байт юм байна. За энэ бол албан ёсоор тэр байгууллагаас техникийн нөхцөл авч иж тэр сувгчлалын үрдэл хариуцсан түрээсийн зардал гэж юмудаа төлөөд явд юм байна. Гэтэл яг энэ манай энэ нөхцөл дээр байгаа энэ асуудлууд бол ямар нэгэн байдлаар тэр техникийн нөхцөл авагдаагүй шууд ингээ холбогдсон. За энэ төрийн болоод хоёр бичлэг олон салбарын интернетийн шилэн кабелүүд ингээ явж байгаа. Тэгээ энэ асуудлыг бид нар уулзаад ярихад гол асуудлын үгээр энэ гэрэлтүүлгийн шонгууд дээр тавьсан энэ
кабелууд дээр тодорхой зарим байгууллагууд одоо түрээсийн зардал гэж авд юм байна. Тэгээ энэ нь одоо ерөөсөө ингээд зохицуулт байхгүй явцсан байсан. За энийг бол ямар ч бүх зардлын энэ болохоор арчлалт хамгаалтын болохоор засвар үйлчлэгийн зардлыг болохоор дүүрэг хариуцаад байдаг. Дүүрэг бүтэн хариуцаад байдаг. Одоо энэ дээр нэг шонг нэг машин автобус болоод дайрахад тал тийшээ 2-3 шоо багтаа зэрэг хазаад. Энэ кабелууд нь бүгд ингээд татаад уяатай байдаг учраас. Одоо жишээлбэл энэ байна шүү дээ. Одоо бид нар яг ингээд зам дээр зогсож байгаад энэ хамгийн ихний шон гэхэд л одоо хоошоо хазаачихсан. Одоо энэ нөгөө нөхцөлийн хөөгтөр эндээс ингээд татаад кабелууд ингээд татчихж байгаа байхгүй юу? Тэгээ ингээд очих дээр хоош нь гэдэлгээ татаачих. Чаглаа татах тийм. Ингээд доод суураараа ингээд нугараад. Тэгээ энэ шон чинь өөрөө зөвхөн гэрэлтүүлгийн зорилгоор ашиглагдах даацын бус шон шүү дээ. Тийм энэ даацын бус шон дээр тэгээд ингээд зөвшөөрлгөө кабель утасны татснаас олж л орон нутгийн төсвүүдээр маш их дарамт үүсдэг. Эргээ засвар арчилтын зардал маш их гардаг. Ийм л одоо асуудал байгаа. Тийм. Өнгөрсөн 2-3 хоногт бид нар бас гэрэлтүүлгийн ашиглагч компаниудтайгаа шөнийн цагаар явж асалтынхаа нөхцөл байдалтай бүгдэн танилцсан. За тэгээ одоо маргааш баг энэ нөхдүүдийн маань тооцоо юмнууд гараад ирнэ. Бид нар саяны ажилласан ажлынхаа үр дүн юмнуудыг маргааш дүгнж хагаад энэ гэрэлтүүлгийн ашиглагч компаниудын хувьд бол эх 7 хоногоос энэ төв зам дагуудаа байгаа бүх гэрэлтүүлгийн шонгуудаа бодож эхлэе гэж хөнгө үзүүлжийн сэргээгээд 4 сарын 15-ны дотор бид нар энэ шилэн кабелийн одоо оператор компаниуд энэ кабелийн оператор компаниудад бол хугацаатай мэдээлэл өгсөн. За тэгээ 15-наас хойш 20-ны хугацаа юм 25-ны хугацааны дотор энэ зөрчлөө арилгахгүй бол эдгээр одоо зөвшөөрлгүй татсан кабель утаснуудыг бид бүхэн буулгаад яг дүүргээс зарцуулагддаг нэг төсөв хөрөнгийн дагуу энэ зам дагуух гэрлийн шонгуудын арчлалт, сайжруулалт, гэрэлтүүлгийн сайжруулалт мөн удах тийм ээ. Ийм ажлуудаа эхэлнэ гэж байгаа маа. Тэгээд үндэсний одоо оператор компаниуд маань бас энэ ажил дээр идэвх санаачлалтаа оролцож энэ гаргасан зөрчлөө бас арилгана ахаа гэж бид бүхэн итгэж байгаа. Одоо ингээд та бүхэн бид бүхний одоо энэ явж байгаа годамжинд гэхэд одоо хичнээн шон гэмтэлтэй байгааг та бүхэн харж байгаа. Одоо тэр урт талд ихэд ингээд хазаагаад унтсан зэвэрчгсэн. Бид нар бол одоо жил болгон зардал гаргадаг ч гэсэн өөртөө энийг бодож сайжруулъя гэхээр энэ дээр баахан одоо ингээд кабель татснаас болж ямар ч одоо ашиглалтын үйлчлэг хийх бололцоо байхгүй. Ийм нөхцөл байдал одоо үүсчихэд байгаа. За тэгээ мэдээж энэ кабель утаснаас үүдээд энэ автомашины аюулгүй зорчих мөн одоо иргэдийн одоо энэ удамж явган хүний замаар аюулгүй зорчих энэ одоо асуудал хөндөгддөг. Тийм учраас одоо сонгоны хайрхын дүүргийн зүгээс энэ ажил дээр одоо компанид ажил зохион байгуулж ажиллаж байна. За тэр шонгийн модыг харуултгаж одоо жишээлбэл ингээд кабель утасны даацс нь хэтэрчихсний үүднээс одоо энэ шон бол ингээд дахин ашиглагдахгүй. Бид нар нэг шон солихын тулд маш их зардал мөн гаргадаг. Тэгээ энэ бүх одоо орооцолсон кабелуудыг салгаж иж энэ шонг хийх болдог. Харамсалтай нь энэний үйлчлэгээ хийх гэхээр одоо бид нь ямар нэгэн байдлаар эдгээр бүх компаниудаас холбогдож зөвшөөрөл авч ийм одоо үйлчлэгээ үзүүлэх ийм нөхцөл бүрдчихэд байгаа. Тэгэхээр энийг л одоо зөрчлийг л арилгая гэсэн ийм ажил зохион байгуулж явж байгаа маа. За тэгээ ер нь бол энэ эх 7 хоногтын уулзалтаараа бас нэлээд шийдлүүд гарч байгаа гэж найдаад байгаа. Ер нь бол өнөөдөр ирж уулзсангууд нь бол зарим нь гэрээтэй юм байна. Зарим нь гэрээгүй юм байна. Тэгээ эх 7 хоногт эрэхтэй бүх тэр байгаа бичиг баримтууд аваад тэр гэрээтэй юмнуудыг нь бид нар гэрээг нь үзэж хараад цаашаа явах боломжтой боломжгүйгээ хараад судлаад арга хэмжээгээ авъя. А боломжгүй газруудын бол кабелийг бид нар шууд тасдгаас өөр аргагүй байдалд хурж байна. За 28 дугаар хорооны тунгаа дарах энэ одоо энэ шонгууд дээр татагдсан энэ кабелээс энэ бүх одоо энэ аж ахуй нэгжүүд одоо кабель интернетийн үйлчлэгийг авч байна. Та энэ кабелийн утаснуудаас болж одоо ямар одоо зөрчил иргэдэд одоо аюултай нөхцөл байдал бүрдээд байгаа талаас та нэг мэдээлэл өгөөч. Ер нь ингэдэй энэ утаснууд чинь ингээд одоо ингээ харахад багцлагдсан юм шиг бодож урд нь багцлагдаг байхад ингээ дасраа доош унждаг. За тэгээд нөгөө сүлжээний кабель нь мэддэхгүй яг юуны кабель нь гэрэлтүүлгийнх нь одоо кабель нь ч мэддэхгүй ингээ утаснууд ингээ унжицсан. Эсвэл нөгөө доошоо сулраад ороод ирсэн кабелүүдийн автомашинууд татах матах ингээ зорчих хөдөлгөөн мөлгөнд айгүйх саад болдог.
Хоёрдугаар энэ нөгөө шон өөрөө даахгүй нөгөө тонгоодог ч юм уу те. Ингээ нөгөө уц таталтанд болоод тонгоож монгоодаг юм эрсдлүүд айгүйх гардыг энэ дээр. Одоо бол ингээд танаа 28 дугаар хорооны 11 дугаар хорооны ингээд хамарсан нутаг дэвсгэр дээр гэхэд зам дагуухаага энэ шонгууд бүгд одоо хазаасан байна шүү дээ, тийм ээ. Нөхцөл байдал ийм аюултай орчинд болцсон. Тэгээ өнгө үзэмжийн хувьд одоо маш муудсан. Тийм ээ. Тэгээ эн чинь хөтөл дээр бас нэг юм осол гарч ирсэн мөн том аврын машин унжсан байсан уцыг татаад шонг тэр чигт нь 3 4 шонг тэр чигтэр нь дашраар нь унаад машин тэрэн дээр унах юм асуудлууд 3 жилийн өмнө асуудал гарч ирсэн. Тэгээ энэ сувгчлаар татаж байгаад энэ улсууд анханасаа энийг явдгүй. Танаа хороодын зүгээс бас энэ дээр шаардлага тавих хэрэгтэй шүү дээ. Энэ зөвшөөрлгүй татаж байгаа кабель утаснууд дээр дүүргийн зүгээс одоо анхаарал тавьж байхад хорооны зүгээс бас энэ дээр бол бас шаардлага тавиад ажиллахгүй бол Тэгээ эн чинь нөгөө аль компани утас гэдэг нь бас нөгөө тодорхойгүй утаснууд ингээд унжчихаар бид нар Mobicom, Univision гэдэг одоо нөгөө сүлжээ явж байгаа компаниуд руу уцтаал тэгээд бүр боломжгүй болвол нөгөө тэдний утаснууд манайх биш байна гэдэг хариу өгөх юм бол гэрэлтүүлгийн компани руугаа хилээд бид нар татуулдаг байхгүй. Тэгээ эн чинь бас гэрэлтүүлгийн компани ч өөрөө бас яг зөв өөрөөсөө хариуцах биш харин ч өөрсдөө шон дээр нэгээд гарч гал бас асуудалтай юм аа.